Тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээ мандуулж 8 дугаар богд Жавзан дам хотгтыг шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст хэмжээгүй эрэгт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа өргөмжлөл, хүндэтгэлийг өргөн 5 яам бүхий засгийн газартай тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан түүхтэй. Энэ өдөр төрийн ёслолын үйл ажиллагааны үеэр улсын цолыг Монгол, оны цолыг олноо өргөгдсөн улсын нийслэлийг нийслэл хүрээ хэмээн нэрийдэж Монгол үндэстний гал голомтыг сэргээн бадраасан юм аа. За энэ үйл явдал тохиолдуулаад архив ерөнхий газраас үндсэндээ 2 сэдвийн хүрээнд бол үзэсгэлэн дэглэн харуулсан байна. За эхний хэсэг нь бол монголчууд тусгаар тогтнолоо олох үйл хэрхийг хэрхэн анх яаж сэдсэн зохион байгуулж эхэлсэндээ холбоотой баримтууд бол үндсэндээ энэ үзэсгэлэнгийн эхний хэсэгт бол хамаарж байна. Дараагийн хэсэгт бол энэ тусгаар тогтнолоо олж төр засгийн газраа байгуулад мөн одоо 8 дугаар богдыг бол бид бүхний мэддэг 8 дугаар богдыг бол Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн за мөн 5 яамыг байгуулж одоо сайд нарыг томилсон эдгээртэй холбоотой баримтуудыг бол одоо дэлгэн үзүүлсэн байна. Тухайн үйл явдалд хэрхэн яаж өрнөсөн бэ, ямар үр дүн төрсөн бэ гэдгийг шууд элтгэн харж үзэл сонирхох ийм баримтууд бол одоо Монгол Улсын үндэсний төв архивын сан хөмрөгт их хуваараа бол хадгалагдаж байна. За манай сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэрэл зургууд нь шилэн нэгтвээр хадгалагддаг, мөн хальсан тэгчин дээр хадгалагдаж байна. Цомогт хадгалагдаж байгаа гэрэл зурагаас танилцуулахад 8 дугаар богд Жавзан дам хотготын зураг, их хатан Дондог дулмын зураг хадгалагдаж байна. Богд хаант Монгол улсын анхны төрийн сайд сайн оюунхан намнал сүрэн түүний гэргийн магсар хатны зургууд хадгалагдаж байна. Та бүхэн манай сан мөргөөс дэглэн үзүүлж байгаа энэхүү үзэсгэлэнг сонирхон үзээрэй.